Сайн байцгаана уу? Энэ 70 хоногийн 2 дахь хичээлдээ тавтан морилно уу? За, Вимлуя Пршаны буюу шалтгаан болон хүсэлт гэсэн сэдвийг бид бүхэн үзэж байгаа. Номныхоо 170 дугаар хуудсанд анхаарлаа хандуулаарай. За, 1-р засал буюу цвичний една повидейтеси. Зато нейвиц небо неопак неймин утраците пенизе. За, ярилцаарай мөнгийг юунд хамгийн их эсвэл эсрэгээрээ хамгийн бага үрдэг вэ? Например, жишээ нь зато нейвиц утрациш. Юунд хамгийн их үрдэг вэ? Нейвиц утрацим за гэдэг нь за утрацим би үрдэг тийм одоо хамгийн ихээр гэдэг нь нейвиц. За гэдэг нь одоо юунд гэдгийг бичнэ гэсэн. За жишээлбэл хувцсанд үрдэг гэх юм бол за обличений гэдэг ч юм уу тий. Хоолнд гэх юм бол одоо за идлаа гэдэг ч юм уу хэлнэ гэсэн. За 20-р засал Петр пришимишли пенезих чтете вишимнетеси оснашных форм. За Петр мөнгөний талаар ямар бодолтой байдаг вэ? Уншицгаана уу? Тэмдэглэсэн хэлбэрийг нь анзаараарай гэсэн байна. За Петр Сержика Петр ярьж байна. Эва мисли же мало працую. За Эва намайг бага ажилдаг гэж боддог. Гдибих виц працавал нербих виц пенес гэж байгаа нь хэрвээ их ажилвал их мөнгөтэй байх байсан. Гдибих минел виц пенес виц бих утрацал. За хэрв надад их мөнгө байсан бол би их хүрх байсан. За гдибих виц утрацал засе бих неминел пенизе. Хэрв их хүрвэл дахиад л мөнгөгүй байх байсан. Але гдибих виц працавал не утрацал. За харин их ажиллаад өрөхгүй бол минел бих пенизе на красна удоволенов из Эвов. Эвата сайхан амралтанд явах байсан. Так иду працаваад. Тэгэхээр би ажиллахаар явлаа гэж. За энэ дэр гдиби гэдэг холбоос үг орж иж байгаа. Гдиби гэдэг нь хэрвээ тэ хэрвээ тэгэх байсан, ингэх байсан гэдэг утгыг илэрхийлж байна. За цаашаа явъя. За энэ дэр томрол төшлөлтэй хэсэг буюу дөрмийн хэсэг маань байна. За гдиби гэдэг дээр нэмэх нь өгүүлбэр орж ирнэ гэж байна. За энэ дэр хувилал нь яаж хурж ийн гэхээр яг бид бүхний кондиционал явж байна л да. За одоо бих, бис, би, бэхэм, бистэй би. Минел бих байх байсан, би байх байсан. Минел бис тэ чи байх байсан гэх мэтчлэнгээр тэ. За працола бих ажиллах байсан гэдэг ч юм уу тэ. Гдиби гэдэг маань ерөнхийдөө хэрвээ гэсэн утгыг илэрхийлнэ л гэсэн үг. За энэ дээр жишээ нь байна л да. Гдибих виц працовал минел бих пенизе. Их ажилласан бол их мөнгөтэй байх байсан гэдэг утгатай өгүүлбэр болж байна гэсэн. 3-р засалд анхаарлаа хандуулцгаая. Цвичний тэрши. Спойто числа а писмена. За та болон үсгийг нь хооронд холбоор гэсэн байна. Багш нь орчуулга дээр өнгөөр нь ялгаад өгсөн байгаа. За энэ түлхүүр нэр байж гин. Тэгэхээр бүгдээ хамтдаа ярилцгаая. Гдибих виц утрацла немнела бих пенизена давалинав. За би хэрвээ их өрөвөл амралтанд явах мөнгөгүй байх байсан. За гдибих била немотна. За мусила бих брат леки витамини. Би хэрвээ өвчтөй байсан бол витамин болон муух байсан. За тэгвэл 3 дахь өгүүлбэр. Гдибих минела добршечески. За 3-ын би вэ. Тэгэхээр учила бих не няки ини язык. Тэгэхээр би хэрвээ чихэлээр сайн ярьдаг байсан бол ямар нэг өөр хэл сурах байсан. За тэгэхээр 4. Гдибих минела проблеми в школе. За 4-ийн C байна. Тэгэхээр C дээр учила бих се виц. Тэгэхээр би хэрвээ сургуультай асуудалтай байсан бол илүү их суралцах байсан гэдэг өгүүлбэр болж байна гэсэн. За тэгвэл 5 дээр 5-ын H те. За гдибих стратила пас евцизиземи мусила бих ит на амбассадо. За тэгэхээр би хэрвээ гадаад паспортаа гээж гисэн бол элчин сайдын яам руу явах байсан гэдэг утгатай болж байна. За тэгвэл 6 дахь өгүүлбэр. Гдиби мое ауто неело. За 6-гийн G. Тэгэхээр мусила бих хот датто сервис.
Гэхээр хэрвээ миний машин явахгүй байсан бол би засварт өгөх байсан гэдэг утгатай өгүүлбэр болж байна. За 7. Где би weekend пришла. 7-гийн див. Тэгэхээр неели вихом на вилет. За тэгэхээр амралтын өдрөөр хэрвээ бороо орсон бол хотоос гадуур сугаалганд явах байсан гэдэг утгатай өгүүлбэр болж байна. За 8-нд нь где бих мнила на неца хуть. Дала бих си неца малеха. За тэгэхээр хэрв ямар нэг амттай юм байсан бол тий би ямар нэг зүйлээс багахан худалдаж авах байсан гэсэн утгатай өгүүлбэр болж байна гэсэн үг. За тэгэхээр помадуйтес хэсэг дээр дала бих си неца малеха. Ямар нэг тий ямар нэг зүйлээс неца малеха багахныг авах байсан. Дала бих бих байхгүйгээр даала байсан бол авсан ч гэдэм үү те байх байсан. Тэгтэл бих буюу кондиционал орж ирж байгаа нь тэгэх байсан, ингэх байсан гэдэг утгыг өгүүлж байгаа. За дөрөвдүгээр сарал цэвчний 4. За бисте диалали где бисте. Птетесе ариагуйте. За хэрв би тийм байсан бол юу хийх байсан бэ гэх мэтчлэн саяны кондиционалтай холбоотой асуулт асуугаад хариулаарай гэсэн байна. За жишээ нь например "Co biste delala где biste меняли целый рок волно" гэж байгаа нь бүтэн жил чөлөөтэй байсан бол юу хийх байсан бэ гэдэг асуулт байна. Тэгэнгუთ где бих меняла целый рок волно бүтэн жил завтаа байсан бол цистовала бих аялах байсан гэдэг өгүүлбэр болж байна. Тэгэхээр энэ дээр бол асуултууд байна. 9 асуултууд байна. За эдгээр 9 асуултуудад хариулнаа гэсэн үг. Нашла, Пинеженко гэдэг нь болохоор төрөвч гэлж байгаа. Хэрвээ төрөвч олвол гэсэн утгатай байна. Немнела авто гэх юм бол машингүй байсан бол за стратила пас гэх юм бол пассвортаа гэвэл стратила практик травмате одоогийн ажлаа алдчихвал одоогийн ажилдаа байхгүй байвал за вихрала 100 миллион крон хэрвээ 100 крон хожвол за мохлашит ештэй еднов дахин нэг хэрвээ амьдрахаар боллоо за била президент эсвэл президентка ваши земя өөрийнхөө орны ерөнхийлөгч байсан боллоо за мохла цистоват вчасе за цаг байвал хааш аялах байсан бэ гэсэн утгатай байна. За Манила дэсэд 10 хүүхэдтэй байсан бол ингэх байсан, тэгэх байсан гэд өмнөх дасгалуудын өгнүүдээс жишээ авах болон төлөвчтэй ажиллангаа эдгээр асуултанд хариулна гэсэн. За 6 дугаар асуулт анхаарлаа хандуулъя. Будет чест текст. Kterise именуе штести. Небо смула. Отповесте на отаски. За азтай болон азгүй гэж нэрлсэн байгаа нөхийг уншаарай. Асуултанд хариулаарай гэсэн байна. За тэгэхээр нэгдүгээр өгүүлбэр цаасна мои вирази мит смулу мит штести. Приложте етод вашего языка. Азтай байх болон азгүй байх гэсэн утгатай өөрийнхөө хэл дээр орчуулаарай гэсэн байна. За гидисте напослед немнела штести небо смулу. За хамгийн сүүлд хизээ азтай болон азгүй байсан бэ гэдгээ бодож үзээрэй гэж байна. За 7 дугаар засгалд анхаарлаа хандуулаарай. Эва Виправи Петрови Осве студентце Маргот. За Эва өөрийн эмэгтэй оюутан Марготын талаар Петрт ярьж байна. За подивейтесе на образки ахадейте цааси Маргот зажила. За зургийг хараад Маргот юу туулсан байж болохыг нь таагаарай гэсэн байна. Пакчтете сэршатте отставце. За дараа нь уншаад 1-ээс 5 хүртэл шинэ мөрөнд чагсаагаарай гэсэн байна. Тэгээ бүгдээ орчуулцгаая. Ном дээр байгаа та бүхэн маань багшийнхаа хичээлийг үзэж байхдаа мэдээж номтой давхар ажиллаад явж байгаа. Тэгэхээр ном руугаа анзаараад харахаар энэ чеклэх 1-ээс 5 хүртэлх чеклэх энэ текстүүд байна. Тэгэхээр багш нь энэ дээр текстийг нь орчуулж өгье. Една пани и английска высветлила живлакто прахи иде аж рано. За нэгэн ноёнтон галт тэрэг Праг руу өглөө болтол явна гэж англиар тайлбарлалаа гэж. Маргот си пуйчила мобил за телефоновала до прахи камарадце лавше.
За Маргот утсыг нь одоо гуйж Праг руу эмэгтэй найз Лаура лугаа залглаа. Наштешти си паматавала ей телефонны число. Аз олж түүний утасны дугаарыг нь санаж байлаа. Ей камарадка Лаура решила, že про ней приедет аут. За түүний найз Лаура машинтай түүн рүү ирж байна гэж хэлв. Маргот чекала asi 2 hodiny, protože Laura neměla GPS a musela hledat cestu. За Маргот баг 2 цаг түүнийг хүлээсэн. Учир нь Лаура GPS байгаагүй бөгөөд замаа хайх хэрэгтэй болсон байлаа гэсэн хэсэг байна. За тэгвэл дараагийн хэсэгт анхаарлаа хандуул. Дараагийн хэсэг дээр шла на надражи наступила до влаку. За галт тэрэгний буудлын дээр ирээд галт тэрэгэнд суулаа. Але влак неял до Праги ел опачним сумнерем. За харин галт тэрэг Праг руу биш өөр зүг рүү явчихв. Аси за пул hodiny приел влак на няки надражи в малем месте Маргот виступила. За тэгэхээр галт тэрэг бараг хагас цаг явж ирсний дараа Маргот жижиг хотын нэг буудлын дээр нь буулаа. Бил уж вечер. Аль хэдийн орой болсон байна. За нигде не была жадна мапа. Нигде не был жадный хотел. А Маргот запомнила мобил дома. За тэгэхээр ямар ч газрын зураг байхгүй, ямар ч зочид буудал байхгүй байсан. Маргот гар утсаа гэртээ мартцсан. Атак иржикала юном Праг. Зөвхөн Праг гэж байлаа гэж. За дараагийн хэсэг гэхээр Американка Маргот жие в Чешской Республике. Уж пулроку. Бидлив Празе. За Америк эмэгтэй Маргот бүгд найрамдах чих улсад ирээд хагасчил болж байгаа бөгөөд Праг хотод амьдардаг. Бидлив Празе. Праг хотод амьдардаг. За Бил Красный день неделя рано. Ним гаргийн сайхан өглөө байлаа гэж. Маргот ела влаком на навштиву до малой вестницы в Праги, где были ей чешская камарадка Симона. За тэгэхээр Маргот Прагийн ойролцоо жижиг тосгонд амьдардаг чех эмэгтэй найз Симоногийнх руугаа галт тэргээр явлаа. Маргот и знала из USA, где Симоно студовала. Тэгэхээр Маргот түүнийг Америкт одоо суралцдаг байхаас нь мэднэ гэж. За Симона мне великую радость, что Маргот види ужились хэскидэ. За Симона Марготыг хараад өдрийг одоо жаргалтаа өнгөрүүлээд өдрийг одоо маш жаргалтаагаар өнгөрүүлээд маш их баяртай байлаа гэж байна. За тэгэхээр вечер хотела Маргот ед до Праги. Оройн Маргот Праг руу явахыг хүссэн. Гэсэн утгатай хэсэг байна. Эдгээрийг бид бүхэн ирэмблэн гэсэн. За дараагийн хэсэгт анхаарлаа хандуулъя. Тэгээд одоо утгынхын хувьд аль нь нэгдүгээр одоо утгынхын хувьд ирэмблэнэ л гэсэн. За Пак Лаура пришла, а ели до Праги. Дараа нь Лаура ирээд Праг руу явцгаав. Наедно зачала мит авто проблеми с мотором. За гинт машины моторонд асуудал гарч эхлэв. Стала на сильницы неяла. За төмөр зам дээр явахгүй зогссон гинэ. За Колумбила тма нэгдэ нэгдэ. За харанхуй болоод хаанч хинч одоо байхгүй болсон. Лаура мне наштясти мобил так за телефоновала до Праги. Аз олж Лаурад гар утсан байлаа. Дараа нь Праг руу залгав гэж. Ей камаради Joy Курт решили, že приедал. За түүний эрэгтэй найзуудтай Joy Курт нар одоо ирж байна гэж хэлв. За гэдийш пришели били уж скоро 2 hodiny в ночи. Шөнийн бараг 2 цаг болж байхад тэд ирв. Odtahli auto не хали стат ус сервис. За тэд машиныг чирээ засварын газрын дэргэд үлдээв гэсэн байна. За сүүлийн хэсэгт анхаарлаа хандуулцгаая.
Rana Laura завалала до сервису механик зе сервису ел про ей авто. За өглөө Лаура засварын газар руу залгасан бөгөөд засварчин түүний машиг нь аваад явсан байлаа гэж. Гдиш пришел Лаура Маргот видели что окно авто е разбите авторадио е прич. За ирээд Лаура Маргот нар одоо эвдэрсэн машинуудын дэрэгдэх цанхаар харахад авторадио байхгүй болсон байсан. За нэгдээд украд одоо хин үнийг нь хулгайлч ба тий. Хин үнийг нь одоо хин нэг нь л үнийг хулгайлчиж Ржекла Лаура. За Лаура болохоо тий хин нэг нь л үнийг хулгайлчиж ямар азгүй юм бэ гэж хэлсэн байна. Тобила смула гэдэг нь одоо азгүй юм боллоо гэж утгад орж иж байна. Але Маргот протестовала. Не мислимше тобила штести. За энэ нь болохоор харин Маргот эсэргүүцээд үгүй харин ч сайн хэрэг боллоо гэж бодож ийн гинэ. Тэгэн гот проч яагаад? Пталасера Лаура асуусан байна. Яагаад? За тэгсэн чинь протоже семпоткала курта зитра маме ранда смаласе Маргот. Яагаад гэвэл куртата би уулзсан юм маргааш бид болцоотой гэд инээсэн байна. Оправду радиотэй самар заржимнээс заплатим. Харин радиогч нь чамд мэдээж төлж өгөх баха гэж байна. За тэгэхээр энэ дээр та бүхэн маань 1-5 хүртэлх одоо тоонуудын дөрвөлжин хэсэгт нь дугаарлана гэсэн. За дараагийн засгалд анхаарлаа хандуулъя. 8 дугаар засгал. Цое небо нини правда. За үнэн худлаа хэсгийг нь тэмдэглэрэй гэсэн байна. Юу нь үнэн, юу нь худлаа вэ гэж байна. За саяны бид бүхний уншсан тексттэй холбоотой асуултууд байж байна. За нэгдүгээрт нь Маргото камарадка Симона Бидлив Празе. За Марготын найз Симона нь Прагт амьдардаг. Аноне тийм үгүй. Саяны одоо текстийг хараад энэ дэр чеклэн гэсэн үг. За энэ дээр бол бас хариултууд нь ороод явсан байна. За багш нь ямар тааж орчуулж өгье. Гдиш Маргот хтела одиет настопила до шпатне хо автобус. За Маргот явахдаа одоо буруу автобусанд суучихсан. За гуравт нь гдиш вистопила зэштила жисе уштенден не достане до Праги. За буумагцаа энэ өдөр Прагт хүрэхгүй гэдгийг нь мэдсэн байна. За аноне тийм үгүй гэдгийг чиглэсэн. За дөрөвт нь Пучласи мобил завалала до Праги камарадте Лаурше. Гар уцгууж Праг руу те найз Лаура руугаа залгасан. Тийм үгүй аноне гэдгийг нь хариулна гэсэн. За тавт нь Лаура пришиела аутем але аутосе разбито. За Лаура машинаар ирээд харин машин нь эвдэрсэн байсан гэсэн аноне гэдгийг нь дуулна. За 6 дугаар өгүүлбэр про Лаура Маргот пришиели ейх две камарадки. За Лаура Маргот нарлуу одоо түүний хоёр эмэгтэй найз нь ирсэн. Аноне тийм үгүй гэдгийг нь чиглэн гэсэн. За 7-д нь Рана Лаура зэстила же и негда украдл из автомобиль. За өглөө нь Лаура хин нэгэн машинаас түүний гар утсыг нь хулгайлсан гэдгийг нь олж мэдсэн. Аноне. За 8 дугаар өгүүлбэр Маргот е замлавана. За Маргот дурлсан. Тийм үгүй. Гэсэн өмнөх тексттэй холбоотой асуултуудыг текстийн дагуу тийм үгүй гэдгийг хариулна гэсэн. За позор буюу анхаарах хэсэг байна. Joy Kurt Rjekli. Маргот Лаура ели гэсэн байна. За энэ дээр дөрмийн хэсэг орж ирж байна. За Joy Kurt гэдэг хоёр маань эрэгтэй хүмүүс байгаа. За тэгэд эрэгтэй хүмүүс бол одоо төлөөний үгээр они болно. Тэгэхээр өнгөрсөн цаг дээр хилсэн гэдэг үгдлэг маань төгсгөл нь зөөлөн ийтэй цэнхэр өнгөтэй тэмдэглэсэн байгаа гэсэн. Цэнхэр бол дандаа эрэгтэй хүмүүс байгаад байгаа. Маскулин гэж ойлгоно. За улаанаар бол эмэгтэй хүмүүсийг тэмдэглэдэг. Тэгэнгუთ Маргот Лаура гэдэг хоёр маань хоёулаа эмэгтэй хүмүүс байгаа. Тэгэд олон тон дээр эмэгтэй хүмүүсийг они дээр үйл үг нь хувирахтаа хэвтэ ийтэй болдог гэсэн. Ели. Тэгэхээр они дээр өнгөрсөн цаг дээр үйл үг хувирахтаа хоёр өөр төсөлтэй болдог гэж ойлгож байна гэсэн. Эрэгтэй хүмүүс ахын бол ийм зөөлөн ийтэй байх нь эмэгтэй хүмүүсийг өнгөрсөн цаг дээр хэлэхээр бол хэвтэ ийтэй байна л гэж ойлгоно гэсэн. Энийг одоо дөрмийн дэвтэртэй буулгаад аваарай. За 9-р дасгал. Докончите вети проблема дэлүү. Загварын дагуу одоо өгүүлбэрийг нь гүцээр гэсэн байна.
За тэгэхээр на прошлый лад где Маргот не знала Симону? За хаалтанд одоо өгөгдсөн байгаа үгсүүдийг артаалт нь хувиргаж өчнэ гэсэн үг. За где би Маргот не знала Симону? Хэрвээ Маргот Симоныг таньдаггүй байсан бол гэсэн утгатай болж байгаа. Хэрвээ Маргот Симоныг таньдаггүй байсан бол Нейли би кни на наавштэй. Одоо түүн рүү айлчлахаар явахгүй байх байсан гэсэн өгүүлбэр шиг эдгээр 7-г ажиллана гэсэн. Энэ дээр бол багш нь та бүхэндээ тухайн өгүүлбэрийг гүйцээж бичих боломжтой хувилбаруудыг нь оруулаад өгсөн байгаа. За тэгэхээр би эхний нэг 2 өгүүлбэрүүдийг нь та бүхэнд уншаад өгье. Бусдыг нь одоо би дагаад ажиллана гэсэн. За где би Маргот меняла авто. Хэрвээ Марготод машин байсан боллоо, тэ? Неяла би влакем. Галт тэргээр явахгүй байх гэсэн. Машингүй учраас галт тэргээр явсан байна гэсэн. Тэгэхээр хоёр дахь нь где би Маргот умнела чески. За хэрвээ Маргот чехэр яж мэддэг байсан бол тэ Зиптали бисе если влак едет до Праги. Одоо Праг руу явах одоо галт тэргийг асуух байсан гэсэн үг. Одоо гадаад хэл мэдхгүйгээсээ болоод буруу влак буюу буруу галт тэргэнд суусан байна. Хэрвээ гадаад хэл мэддэг байсан бол Праг руу явах автобус хаанаас явах вэ гэд галт тэрэг хаанаас явах вэ гэж асууж чадах байсан л гэсэн утгатай болж байна. За тэгэхээр дэлгэцэн дээр эдгээр орчуулгыг эдгээр өгүүлбэрүүдийг гүйцээх боломжуудыг ингээд та бүхэнд одоо гаргаад өгч учраас нөхөн гүйцээгээрэй. За өнөөдрийн хичээлдээ хамт исэн та бүхэндээ баярлалаа. Бид бүхний А2 буюу дунд шатны хичээл бол А1-гээ бол хамаагүй хүндрээд явж байгаа. Энэ дээр бол эхний ээлжинд мэдхгүй зүйлүүд бол толгомд нь энэ дээр шантрахгүйгээр хичээлээ дахин нөхөн үзэх, мэдхгүй зүйлээ тод ичгтэйгээ ажиллах. За 4-ийн ангид орж байгаа дүрмтэй холбоотой хичээлүүдэд давтаж явснаар бид бүхэн эдгэрийг илүү өөрийн болох боломжтой. Ингээд дараагийн хичээлээр уулзцгаая.